сургалт. Хятад хэлний алсын зайн сургалт. Сайн байцгаана уу үзэгчдээ. HSK 3 сонсголын давтлаг хичээл эхэлж байна. Бид өнгөрсөн хичээлээр 3 төсвийн түвшинд сонсох дасгал ажилласан. Өнөөдөр ч мөрөгжлүүлэн сонирхолтой дасгал ажиллан сонсох чадвараа дэвшлүүлэх төдийгүй үг хэллэгээ сэргээн санах болно. Эхний дасгал бол сонсон үгээ нөхөх дасгал юм. Энэхүү дасгал нь ойролцоо сонсогддог үг хэллэгийг ялгаж сонсох дадлаг болохоос гадна давхар 3 төсвийн түвшинд нэмэгдэж орсон үг хэллэгээ сэргээн давтах дадлаг болж байгаа юм а. 一边放心帮忙刷牙知道清楚Одоо та бүхэн тэмдэглэсэн үгээ тулгаарай. A 一边 нэг удаа B 一般 ихэнхдээ зөв хувилбар нь A буюу 一边 A 发现 буюу анзаарах B 放心 санаа амрах зөв хувилбар нь B буюу 放心 A 办法 арга B 帮忙 тусламж зөв хувилбар нь B буюу 帮忙 A 数学 тоо B 刷牙 шүдээ угаах зөв хувилбар нь B буюу 刷牙 A 迟到 хоцрох B 知道 мэдэх зөв хувилбар нь 知道 A 清楚 тодорхой B 请假 буюу чөлөө авах зөв хариулт нь A буюу 清楚Сая бид дан үг ялган сонсох тасал ажилласан бол харин одоо өгүүлбэр дундаас тэр дундаа харилцан ярианаас утгын дагуу тохирох үгийг сонсоод нөхөх тасал ажиллая. 你觉得这条裤子怎么样？我记得你已经有2条这样的裤子了。那我们看看别的。这件衬衫怎么样？还不错，多少钱？这上面写着320元。买一件。Одоо нөхсөн үг чинь таарч байна уу үгүй юу хараарай. 你觉得这条裤子怎么样? Чамд энэ өмд ямар санагдаж байна? 我记得你已经有2条这样的裤子了. Чамд аль хэдийн 2 өмд байгаа шиг санагдах юм? 那我们看看别的. Тэгвэл өөрийг харцгаая. 这件衬衫怎么样? Энэ цамц ямар байна? 还不错，多少钱? Дажгүй үнэн хэд вэ? 这上面写着320元. Дээр нь 320 yuan гэж бичээстэй байна. 买一件. Нэгийг авъя.
Сая бид харилцан яриад үг нөхсөн бол хариу одоо өгүүлбэр нөхөх тасгал ажиллаж үзье. Нөхөх өгүүлбэр маань 3 тисийн түвшинд заавал мэдэж байх ёстой дүрмтэй өгүүлбэр байгаа учраас тэрхүү өгүүлбэрийг нөхснөөр дүрмээ эргэн санах болно. Хэрвээ та бүхэн ханзаар нь нөхөж амжихгүй байгаа бол галгаар нь бичсэн ч болно шүү. 您好，您找谁？ 你们这儿是不是有一个又年轻又漂亮的服务员？ 我们这儿年轻漂亮的服务员有很多。 他工作又认真又热情。 您能再说说吗？ 他总是笑着跟客人说话。 啊，我知道了，你说的是李小美吧？ Одоо нөхсөн өгүүлбэрээ тулгаад харилцан ярианы орчуулга хараарай. 您好，您找谁？ Та сайн байна уу? Та хинтээ уулзах галуухан хөөрхөн үйлчлэгч байдаг уу? 我们这儿年轻漂亮的服务员有很多. Ажилдаа махруу үнэхээр нөхөрсөг. Энэхүү өгүүлбэрт махруу нөхөрсөг гэсэн хоёр тэмдэгнэр орсон болохоор ёу гэсэн хам бүтэц орсон байна. Тиймээс уг өгүүлбэрээс бид хоёр тэмдэг нэрийг ямар нэгэн холбох үггүйгээр хэлж болдоггүй гэдгийг эргэн санах ёстой байх нэ. 您能再说说吗? Та дахиад хэлдэ. 他总是笑着跟客人说话. Тэр зочинтойгоо үргэлж инээж ярилцдаг. 笑着说话, инээж ярилцах гэсэн энэ хэлбэр нь нэг цаг хугацаанд болсон хоёр үйлдэлийг туслах үг холбодог гэсэн дүрэн байна. 啊，我知道了，你说的是李小美吧? мэдлээ. Та Ли Xiaomei-г хэлж байгаа юм байна. Та бүхнийг зөв хэлсэн байхаа гэж итгэж байна. Ингээд бид харилцан яриа сонсонгоо дүрмээ тавтлаа. Одоо хамтдаа бидний хамгийн сайн мэдэх нэгэн түүхэн хүний намтраар хийсэн хүүхэлдэйн киноны хэсгээс үзцгээе. Үзэхээс өмнө бичлэгт гарах шинэ үгийг сурч авцгаая. Та бүхэн шинэ үгээ дагаад уншаарай. 织布 орчуулбал даавуу нэхэх. 命令 зарлиг. 打仗 дайн байлдаан. 决心 буюу орчуулбал шийдэх. 女扮男装 эрэгтэй хүний дүр тойрох. 勇敢 зоригтой. 做官 алба хаших. 榜样 үлгэр дуурайлал. Харин одоо цээжилсэн хэсгээ шалгая. Хэлсэн үгийг хятадаар хэлээрэй. даавуу нэхэх. 织布 зарлиг. 命令 дайн байлдаан. 打仗 шийдвэр. 决心 эрэгтэй хүний дүр тойрох. 女扮男装 зоригтой. 勇敢 алба хаших. 做官 үлгэр дуурайлал. 榜样 Та бүхэн үгээ тогтоосон байхаа. Харин одоо дараах асуултыг тогтоон бичлэгээ үзээд хариулах нэ. 花木兰女扮男装做什么?
Хua Mulan эрэгтэй болж юу хийсэн бэ? 国王想让他做什么? Хаан түүгээр юу хийлгэн гэж бодсон бэ? 后来她成为什么样的女人? Хожим тэр ямар эмэгтэй болсон бэ? Бичлэгээ үзэж эдгээр асуултанд хариулцгаая. 中国古代有个姑娘，叫花木兰。一天，她正在织布，听到国王下命令，要她爸爸去打仗。花木兰决心女扮男装，替她爸爸去打仗。花木兰虽然是女子，但是很勇敢。他们打赢了，战争结束了。不愿意做官，他请求回家照顾爸爸妈妈。国王同意了他的要求，派人送他回家。后来，花木兰就成了妇女们学习的榜样。 Та бүхэн энэ хүүхэлдэйг өмнө нь бүгдээрээ үзэж байсан баха. Ерөнхий ойлголт авсан бол илүү баттган дахин нэг үздэцгээе. 中国古代有个姑娘，叫花木兰。一天，她正在织布，听到国王下命令要她爸爸去打仗。花木兰决心女扮男装，替她爸爸去打仗。花木兰虽然是女子，但是很勇敢。 他们打赢了，战争结束了。国王想让花木兰做官，花木兰不愿意做官，她请求回家照顾爸爸妈妈。国王同意了她的要求，派人送她回家。后来，花木兰就成了妇女们学习的榜样。 Одоо харин асуултандаа хэрхэн хариулснаа шалгая. 花木兰女扮男装做什么? Орчуулбал Хua Mulan эрэгтэй болж юу хийсэн бэ? Хариулт нь替他爸爸去打仗. Аавынхаа оронд дайнд явсан. 国王想让他做什么? Хаан түүгээр юу хийлгэн гэж бодсон бэ? Хариулт нь 国王想让 花木兰做官. Хаан түүгээр аль хашуулна гэж бодсон. 后来她成为什么样的女人? Хожим тэр ямар эмэгтэй болсон бэ? 花木兰就成了妇女们学习的榜样. Хua Mulan эмэгтэйчүүдийн суралцдаг үлгэр дуурайлал болсон.
Одоо сонсон ихийг орчуулъя. 中国古代有个姑娘叫花木兰。一天，她正在织布，听到国王下命令，要她爸爸去打仗。Хятадд эрт цагт нэгэн бүсгүй байжээ. Түүнийг Хва Мулан гэдэг. Нэгэн өдөр тэр даавуу нэхэж байгаад хаан аавыг нь дайнд явуулах зарлиг болсныг сонсчээ. 花木兰决心女扮男装，替她爸爸去打仗。花木兰эрэхтэй болж хувираад аавынхаа оронд дайнд явахаар шийджээ. 花木兰虽然是女子，但是很勇敢。他们打赢了，战争结束了。花木兰хэдийгээр эмэгтэйч гэсэн их зоригтой. Тэд дайнд ялжээ. Дайн дуслаа. 国王想让花木兰做官，花木兰不愿意做官。她请求回家照顾爸爸妈妈。хаан түгээр аль башуулна гэхэд тэрээр албанд орохыг хүсэхгүй гэртээ харж аав ээжигээ асрахыг хүсжээ. 国王同意了他的要求，派人送他回家。хаанч түүний хүсэлтийг зөвшөөрөн түүнийг хүргэж өг хэмээн хүн томилсон билээ. 后来，花木兰就成了妇女们学习的榜样。Хожим Хва Мулан эмэгтэйчүүдийн үлгэр дуурайл болсон байна. Ингээд бид жижиг бичвэр сонсон асуултанд хариулснаар сонсоод ойлгох чадвараа дэвшлүүлэх тасгал ажиллаа. Одоо харин тасгалаа гүнзгийрүүлэн үг таах тасгал ажиллая. Үзэгч та бүхэн дараах ярианаас ямар амьтан дүрслэгдэж байгааг олоорой. 它是人们生活中常常见到的一种动物，长得非常可爱，是人类最好的朋友。每当主人回到家里，它就会高兴地跑过来，用圆圆的、亮亮的眼睛看着主人，不停地摇着尾巴。它的身上长满了毛，有4条腿，开心的时候就跑来跑去，有时候还会把前边的2条腿抬起来，和人们问好。不开心的时候，它就安静地卧在一个地方，遇到陌生人还会汪汪汪地叫起来。你知道它是什么动物吗？ Та бүхэн ямар амьтан болохыг төвгүй мэдсэн байхаа. Энэ бол нохой. Одоо орчуулгыг нь хамтдаа харцгаая. 它是人们生活中常常见到的一种动物. Тэр бол хүний амьдралд дандаа тааралддаг нэг төрлийн амьтан. 长得非常可爱，是人类最好的朋友. Маш их хөөрдөм, хүний хамгийн сайн найз. 每当主人回到家里，他就会高兴地跑过来，用圆圆的、亮亮的眼睛看着主人，不停地摇着尾巴。 Эзэн нь гэртээ харж ирэх болгонд хөөрн тавхиж ирээд бүв бөөрөнхий гэрэлтсэн нүдээр эзнээ харан сүүлээ тасралтгүй хөдлөгдөг. 它的身上长满了毛，有4条腿。开心的时候就跑来跑去。Тэр үсрэхэг биетэй, 4 хөлтэй. Хөөрч баярлахдаа ийш тийшээ тавхидаг. 有时候 还会把前边的2条腿抬起来，和人们问好。不开心的时候，他就安静地卧在一个地方。遇到陌生人，还会汪汪汪地叫起来。Заримдаа 2 хөлөө өргөөд хүний амар мэндийг асуух гэж ирдэг. Баяр хөөртэй бус үедээ чимээгүй хин нэгэн газар очиод танихгүй хүн тааралдвал хов 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 гэж хуцдаг.
Манай өнөөдрийн хичээл үгээр өндөрлөж байна. Бид өнөөдөр HSG 3 төсвийн түвшний хүрээнд сонсох тасгалууд ажиллалаа. Дараагийн хичээлээр мөрөгжлүүлэн суралцах болно. Баяртай үзэгчдээ. За.